Шинжлэлийн засгийн газрын үед нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнд нь иргэдийн халааснаас гарах байсан 46.7 тэрбум төгрөг хэмнэсэн гэж Монгол Улсын ерхий сайдын зөвлөх хөдөлгөөдөр өнөөдөр мэдгдлээ. Тэрээр тус хөтөлбөрийг ахалсан хүнийг буруутай гэж үзсэн бол бусад бүх зөвлөгөөг шалга гэлээ. Мөн нүүрс хөтөлбөрийг зөвхөн ганц бүх санаачилсан бас засгийн газар санаачилж хэрэгжүүлсэн юм. Иймээс ганц хүнийг онцгойлон ялах нь улс төрийн агуулгатай шийдвэрэ гэж ойлгогдоод байна гэж хөдөлгөөдөр зөвлөх тайлбарлаа. Улсын дэд шүүх хүчээр ганц бүх нарын эргийг хяналтж анхан болон дүн шатны шүүхийн ганц бүхд оносон 4.6 жилийн хорих халыг 3.6 болгож даваа хүд оноосон 10 сарны 2 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж мөнгөн туяаг цагаатгсан юм а. Ганц хүдэг хүнийг ялж байгаа бол өнөөдөр бүх зөвлөхүүдийг бас ялах хэрэгтэй болов гэж харж байна. Яг энэ өнгөрсөн он гэж харж байгаа хэл да. Гэхдээ энэ өнгөрөөг л да болоогүй. Яг болоогүй юм гэж байгаа юм гэхээр өнөөдөр бид нар өөрсдөө хэмжээнд дахиад тэмцэнэ. Юу гэхээр зөвлөхөд бид нар бүгдээрээ энийг өчигдөр ярилцчихж бид нар өнөөдөр ийм шийдэл хүргэж байгаа. Урд нь ч гэсэн ярих өчнө бас зөв талаас нь шийдчих болоо гэдэг энэ өчигдрийн шүүх хурлын хүртэл бид нар бас харж ирсэн. Цаашдаа шинжлэлийн засгийн газрын үед ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс хамтран ганц бүхийг султал тэмцэхээр олжээ. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж улсад онцгой хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаач Багнуур хувьцаат компани зүгээс гомдлгүй гэсэн хариултыг анхан шатны шүүхийн танхимд хэлсэн гэдгийг Хөдөлгөөдөр зөвлөх онцлоо. Мөн тэрээр нүүрс хөтөлбөрийг цаашдаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж тооцжээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жижиг хэрэглэгчдийн дийлэнх нь налаа болон Багнуурын нүүрсний урхаагаас цөөн хувь нь алаг толгой нүүрсээр хэрэгцээг хангадаг байна. Нүүрс хөтөлбөр хэрэгжиж явах үед эргээд 7 дахин нэмэгдсэн үнээр өмнө нь авдаг байсан Багнуурын урхаа 1 тонн нүүрсийг 27500 төгрөгөөр авдаг байжээ. Мөн 40 кг-аар савлсан том шуудатай нүүрсийг гэрийнхээ гаднаас өртөө 3200 төгрөгөөр худалдаа авч байсан байна. За уг нь Багнуурын урхаа дээр 1 тонн нүүрс 27500 төгрөг шигшиг зардал нэмэгдээд 30000 төгрөг байхад нүүрсний чанжууд дээр хүнийг 210000 төгрөг болох нэмж зардаг байсан байна. Харин захилгаан станцууд нийлүүлдэг байсан үнийг 20500 төгрөгөөс 22500 төгрөг болгон өсгөжээ.